Би явах. Дэвч авах тий та хоёр битээ. Зөөгчөө. Өөс. Хоёр дөнгөж орж ичээл өчсөн. Хөөрхнөө. Менюг аваарай. За, ажиллаа сайн бидтэй. Сайн. Үгүй сайн ч хийчтэй. Сайн муу хойлтол явуулчихлаа. Яасан? Өнөөх чинь дахиад ядаргаатай байна уу? Харин тийм ээ. Арай л бүдүүлэх юм ба. Толгоо өвччих. Яасан? Хин яагаад байгаа? Ер нь надаас юу нугаад байгаа? Өчигдөр өнөөдөр хоёр нь зүгээр суулгахаа боллоо шүү. Арай л тавраад. Хин? Менежер үү? Тэр одоо яасан заваа амт юм бэ? Тэр чамайг яагаад? Яах вэ? Дээр бүр бэлгэвч өгч тэнэгцсэн шин. Дээр надад ч гэсэн хэд хэдэн удаа бүр тийм үйлдэл гаргасан шин. Чи нилээ орой олтлсууд юм аа. Ядрахгүй нь. Арай жоох анхаарал тавих юм уу? Менежер та над гараа авал та. За. Энд чи өвтөрөөс үргэ алгал байна шүү. Болооч тий. Намайг бас өмгөөлж хамгаалдаг хүн байдгийг шүү за. Оюутан байхад ч тэр ажил дээр гараад ч. Ер нь хаасайг бол Би нөхөртөө хэлсэн чинь чи сэтэн хаяагүй бол гэж ирэл. Намайг бүр тэгсэн гээ одтоо. Тийм үү? Тий. Тэгэл маргааш өглөө нь ажил дээр очсон чинь хаалгагдсан байсан. Энэ ямар балиар амт юм бэ? Би өнөөдөр өглөө халагдах хөрөглөө өгч гараад ирсэн шин. Ажлын байрандах бэлгийн дарамтлал нь хүний бэлгийн халдашгүй эрхчлөө, нэр төр, алдар хүнд болон хөдөлмөрлөх, хөгжих хэрэгэд аюул занал учруулж байдаг хор аюул ихтэй гэмт хэрэг юм. Иймд байгууллага бүр хөдөлмөрийн гэрээ дотоод журамдаа өөрчлөлт оруулах замаар ажлын байрандах бэлгийн дарамтлалыг зогсооё.